За сайн бацхан YouTube үзэгчдээ энэ удаагийн имчилгээрээ би ажлын нэг өдөр гээд влог хийх гэж байгаа. Тэгээд маш гоё юм төлөвлөсөн байхгүй өглөөс босоод тэгээд одоо ингээл ажлын бэлтгэл тэгээд замдаа наашаа ирж явахдаа юм яриад ч юм уу тэгсэн чинь гадаа бол бүр үнэхээр бичлэг хийхий аргагүй амар хүүтэн байна. За сайн байна. Бичлэг хийж чинь. За ажил дээр ирээд одоо бичлэгийг эхлүүлж байна. Тэгээ үүнээс цааш яг юм ярианы бичлэг бол орохгүй бах. Дуу оруулаад бол явна гэж найдаж байна. Амар завгүй байдаг учраас юу штэ юу нэ. За уучлаарай. Та бүхэн ч ингэж алдаад гэлээцтэй тий. Бантад алж өгч байна. Тэгээ бичлэгтээ минь хаант байж өгөөрэй. Ажил дээр бичлэг хийж байгаа учраас жоохон охин амтнаас жоохон ичсгээд л да ярьж марихаасаа. Энэ манай ажилчдын өрөө байхгүй юу? За энэ ингээ манай ажилчдын тол байна. Манай эмэгтэйчүүд ажилдаг дандаа. Тийм болохоор ингээд тол байна. Энд гоё цайны хэсэг, чихэр. Бид нар 7 хоног болгоно нэгээр ингээд чихрийн тавгаад өргөдөг байхгүй юу? Тэгэхээр би өөр 11 сард өргөсөн юм байна. Таны энэ бөөндөө суугаа тэнд ажилтны хувцсны шүүгээ. За энд хөрх юм наац. За одоо багштай гадил шүлгээ уншиж өгье за. За. За мундаг. За одоо өөрийнхөө нэрийг хараад хэлээ шүү за. Багш нь хурдан явуулаа шүү за. Оо мундаг. Ястай мундаг за ихэ зүхий. Стосээ. Баярлалаа. Хоёрын тоо. Их хичээсэн байгаа. Бич. Чигээр дээ. Энэ юу вэ? Шаханы юу вэ? Ховтос. Яаж? Энэ ховтос ямар хөвтэй? Оо энэ цагаан биш тий. Энэ ямар хөвтэй энэ? Улаан бэ нөө. За тэгэхээр ямар хөвтэй? Оо боёда ямар гоё юм ястай гоё. Гоё байлаж үзсэн мэт тий. За багштай саналаа аваад ирээрээ. За өөрөө саналаа аваад нэрээ таниад. За мундаг. За багш нь олдоод өгье. Дэсач. За энэ хэсэгт манай хүүхдүүд нэрийн картаа хараад тэг өөрийнхөө нэрийг харахаараа нэрээ чангаар хэлээд гараа өрсгөж байна. Тэгээд энэ дараа гişиг үсэг дараа нь өнгө үзэж байгаа. Тэгээд яг үндсэн хичээл эхлэхээс өмнө яг флаш картуудыгаа заавал ингээд өдөрт нь ингээд хийчих юм бол өдөр болгон давтаж хийх юм бол яг ингээд оюун санаанд нь тогтно. Өдөрт ганц биш. Яг үндсэн хичээлийнхаа өмнө хэдэн минут үсээд 2-3 минут ингээд солгож агаад заавал флаш карт явдаг байгаа. Одоо яах вэ тий? Манай нээс. Манай нээс хаа?
тэгээ манай ангийнхан жигнэлдэж байгаа номоо үзээд хичээлээ үзээд унтцаасан би аягаа угаагаад тэгээд аягаа ариутгах чинь. Аягаа өдөр бүр заавал ариутгадаг. Тэгээд ариутгасан аягандаа маргааш нэхэд хүүхдүүдтэй хоолыг хийгээд угаа. За өдрийн мэнд. За манай хүүхдүүд унтцаацсан. Тэгээд одоо цайгаа уух гээд байж байна. Тэгээ манай өнөөдөр хүүхдүүдийн болохоор дахианы зутан шүл. Тэгээд би сая баахан махтуугээд идчихлээгүй юу. Тэгээд төмстэй бэрший, жигэнсэн бэрший. Шарж марааг болохоор хүүхдүүдэд айгүй зүгээр. За тэгээд цайгаа уучаад тэгээд багшийн бичих ёстой бах юмнууд байгаа. Тэгээд бичих ёстой юмнуудаа бичиж тэмдэглээд тэгээд хүүхдүүд сэртэл ямарсан хийх амир их юм байгаа учраас тэргээ хий даа. За тэгээд удахгүй болцъё гэх үү. За тэгээ баяртай. Сайхан болоорой. Энийг хараа. Би нэг юусаа хагаал олохгүйсэн ч хараа. Өнөөдрийн хүүхдүүдээр наадлахна. Манай хүүхдүүдийн стикер амар сайн наадаг. Дуртай. Бас төрлөөр наваад тэгээд тоон дээр наан, зурган дээр наан. Тэгэхээр гар хурууны жижиг болчин хөвчдөг. Манай хүүхд өрхрээд унтчих. Танарт ихтэй сонсогдохгүй байгаа. За юу хийчихлээ. Шүлээ цээжлээд. Энэ нөгөө 12 сард манай ангийнхны хийсэн сан тав энийг гэдэг. Ингээд. Оо. Хөрхөн багц. Юу ч. Цай юм гоё. Пипсэж. YouTube бичлэг. Тэ. Би нэг жоох юм хийгээд идэг та. Удаа хийж эхлүүлж байгаа. Сайн уу? Ямар хөөрхөн. За, ийм гоё. Цай өгч байна. Ээжийн чансан цай мэг тоолж байна. Ээжийн чансан цай. Манай галтгоноос гоё цай чанж явуулсан байна. За би дүүр хийсэн шүү. Дараа уусаа. Баялаа дүүр хийж өглөө. Энэ үрсийг хараа. Би нэг албаар ингэж гаргаагүй заяа. Намайг албаар ингэж гаргасан гэж бодож байна. Өглөөрөө төсөө ингэж гоё боодог байхгүй юу? Тэгсэн чинь захиралт орж ирээд юм яриад тэгээ захиралтай юм ярьж авта энэ талаа боосын. Тэгсэн чинь энэ талаа ингэж дайлий. Тэгээд энийг ингэ үлдээгээд бооц. Гэтэ яг мооч ихтэй ч харагдчихээн. Ёо бүр гар өвдөжлөө. Зя. За хийх юм дуусаагүй л дээ. Манай ангийн заяа одоо галтгоон тэр байна. Хүүхдүүдээ сэрхэд уун гэд уснуудыг нь дүргээ бэлтцэн сэрээд бүгдээрээ гоё цайгаа удаг байхгүй борц гэддэг. Тэгээд бэлтцэн байна. Тэгээд энэ болохоор манай хүүхдүүд унтчихин.
бүгдээрээ тэнд нэг мамаас ирсэн байна. За амар том цонхтой манай. Тэгээд унтчих үеэр нар тусаад идэг учраас цонхоо даацсан байна. Тэгээд энэ талтай бас гоё том цонх байна. Энэ хаваараа гоё суугаад цайгаа ууцгаа тий. Энэ болохоор илүү орнууд байна л да. За яна би тэр дээр нүг хичээлийн эрхлэлт түүний тавьсан байгаа даа юм. Одоо янзлана. Ер нь ингэ замраагүй байлаа гэдэггүй. Тэгээд тэр хавар манай хүүхдүүдийн хичээлүүд нь тэгээд бас тоглоомнууд нь байдаг хгүй юу? Энэ нэгээр болохоор миний хичээлийн хэрэглэх түүнүүд байдیں۔ Тэгээд тийшээгээ тэгсэлж ихгүй л дүүрцэн учраас энд ингээд уудтай ингээд тавьсан байгаа дээ. Хүүхдүүдийн царайг хамаагүй гаргаж болохгүй хаа гэж би бодоод байгаа байхгүй юу? Тэгээд болж игэл ардаас нь хүүхдүүдэд бичээд бичлэгээгээд ер нь цэцэрлэгийн багш чинь хамгийн гоё юм нь хүүхдүүд шүү дээ. Хүүхдүүд юу мэдэж юу сураад байгаа юм гэдг нь амар чухал учраас миний ажлын одоо гол юм нь хүүхдүүд харагдчихийж л одоо мэдэгдэн шүү дээ. За манай хүүхдүүд болохоор одоо 3 гээд ер нь нэг нэгээрээ сэрцгээчдэг. Тэгээд сайхан бие засаж авцгаачаад тэгээд утснараа солиод тэгээд ширэндээ сууцгаагаад цайгаа уугаад тэгээд бүгднгийнх нь үсийг сайхан игнүүл суулгаж байгаа гэлчилэн сайхан боогоод тэгээд явуулдаг байхгүй юу? Тэр чинь бас их юм болно. Босгож бид эд чинь бужигнаал. Тэгээл дараа нь цайгаа уух гэж бужигнаал, үсгэцгээ самж бооох гэж бужигнаал. Гэтэ харьцангуй манай ангийн хүүхдүүд бол ер нь бол сайн суугаад сурцсан болчоос ер нь ингээд сууж идэг. Манай хүүхдүүд нэрээ 2 настай хүүхдүүд шүү заяа. 2 настай ангийн. Одоо саяхан 2 нас 23 оны хүүхдүүд ихгүй бүгдээрээ тэгээд саяхан 2 нас хүрсэн хүүхдүүд байгаа. Тийм. Yes. Мама ингээд энэ үерт. Мама ийгээс ирээдсэн үү чамд? За тэгээд унтаж сэрээд стикерээ наацгаасан байгаа. За ажил тарлаа. Энэ манай цэцэрлэг гэхгүй. Манай ажил тарчлаа. Тэгээд одоо харихгаа явж байна. Уг нь нисэх рүү явдаг манай нэг багш байдаг байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь одоо гадаа хит хөтөрснээс болоод машин хөлдөөд тэг өглөө машингүй ирсэн. Тийм болохоор одоо сайхан тусаа бол руу галахаж явал суугаал харин л гэсэн үг л дээ. За. Тийм байна. За тэгээд ажлын өдөр их сайхан байлаа. Хүүхдүүдтэйгээ сайхан ажиллаад тэгээд сая хамгийн сүүлийн хүүхд маань яваад тэгээд одоо сайхан харих гэж байна. За тэгээд та бүхэн маань өдрийг оройг сайхан өнгөрүүлээрэй. Хараад бичлэгээ дийтлээд ямар ч гэсэн хийн баха. За. Дабака. Бай.